Сайн бацхан үзэгчдээ Эрдэнэсийн сайтаас 2025 оны спортын онцлог үйл явдлуудыг нэрлэж байна. Монгол хүний уран ухаан, хүч чадал, аюулаас бэлэг, тэсвэр төвчээрийн бэлэг тэмдэг болсон физикалиш шоуны дайчид багийг онцолж байна. Солонгосын баг шоунд хожсон ч Монголын баг бидний зүрх сэтгэлийг хожиж чадлаа гэх сэтгэлдлүүд дайчид багийн ялагдшгүй байдал сүр хүч үдэгчдийн сэтгэлд гүн шингэснийг илэрхийлж байсан юм. Их орон төгс соёл эвнэгдлийн бэлэг тэмдэг болсон дайчид баг энэ оны багтам амжилтын эдэд үлээ. Эцэст нь Монголын төг ганцаараа босоо үлдсэн юм. Монголчууд эдний ондоошил баавартай байж чадлаа. Дайчид багийн хүчтэн холимогтлаанч их ориглыг 13 дугаар зууны үеийн Монголын Баатар эр хэмээн нэрлсэн нь учиртай. 11 жил хүлээсний эцэст монголчууд бид One Championship холбооны аврагтай болж чадлаа. 25 жилийн хичээл зүтгэл тасралтгүй бэлтгэл сургуулийн үр дүнд энэхүү ялалт ирсэн юм. Сахилгават эр зориг эрлэг байдлын бэлэг тэмдэг Монголын орчин цагийн холимогтлаанчдын үр царай их оргил нь биднийг үзэх зүйлтэй хараад ярих сонинтой байлгаж чадлаа. Бебагийн 3-3 сагсан бөмбөгийн дэлхийн авраг шалгаруулах тэмцээнийг монголчуудад зүгээрч нэг их орондоо зохион байгуулаагүй юм. 3 сая хүнтэй жижиг улс сагсан бөмбөгийн талбайд жижигдсэнгүй. Манай улсын эмэгтэй шигшээ баг тус тэмцээний мөнгөн медалийг хүртэж түүхэн амжилт гаргасныг онцлохгүй байхын аргагүй. Сэтгэл хөдлөж огшоосон шидэлтүүд мөнгөн медалийн тавцанд нулимстай зогссон Монгол охид 2025 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг яахан мартаж болох вүлээ. Сагсан бөмбөгийн амжилт багийн спортоор мөс хагалсан мөч үүгээр дуусахгүй. Үндэсний дээдлэгийн 9 удаагийн аврах хасын хөллүүд баг Азийн аврагуудын лигээс хүрэл медаль хүртсэн юм. Сагсан бөмбөгийн хөгжлөөр монголчуудад дэлхийн нийтэд мөр зэрэгцэн алхаж байна. Үүний дараагаар e-спортынхны амжилт араараасаа бичигдэнэ. Сауди Арабид зохион байгуулагдсан e-sport World Cup 2025 тэмцээний авраг баг монголцыг бид улсаараа, бултаараа, бүгдээрээ хамтаараа дэмжиж бахархлаа. Тэд нэгэнтээ бидний хувьд эв нэгдлийн бэлэг тэмдэг болж чаджээ. Монголын жудоочдын амжилт түүх болон үлддэг жамтай. Унгарийн Будапешт хотноо зохион байгуулагдсан дэлхийн авраг шалгаруулах тэмцээний 63 кг-ийн хэмжээнд үндэсний шигшээ багийн тамирчин Ган Хайч Олимп дэлхийн авраг Бразилийн тамирчин ялж амттай ялалт хүлээсэн 11 жилийн хичээл зүтгэлийн үр дүнд дэлхийн аврагын хүрэл медалаар ингрэмилж чадсан юм. Бокс спортын түүхэнд шинэ хуудас нэмсэн алтан цэцгийг үл орхиж болно. Дэлхийн рингнээс дараалан медаль хүртсэн Монголын хамгийн анхны эмэгтэй боксчин алтан цэцэг нь бүрдэж 2025 наадмын шилдгийн шилдэг эмэгтэй тамирчнаар нэрлэгдсэн юм. Эмэгтэй боксчдын 90 үе нэгэнт иржээ. Энэ онд Монголын оюун ухааны тамирчдын дэлхийд цойлсон амжилт дахин үргэлжиллээ. 2025 оны дэлхийн оюун ухааны авраг шалгаруулах тэмцээн Вьетнам улсад зохион байгуулагдаж манай улсын баг тамирчид нийтдээ 76 медаль хүртэж нийлбэр дүнгээр 1-р байрт жагсан юм. Ингэснээр манай улсын баг тамирчид дэлхийн 7 удаагийн авраг баг болж чадлаа. 2025 он монголчууд бидний хувьд спортын жил байлаа.